Алга таашдыг өргөцгөөе. За эндээс мэдлий. Халелуя. За. Амен. За. Тэгээ юуны түрүүн хийсэнчлэн бурхандаа бол бүх талархлыг өргөхийг хүсэж байна. Бурханд бүх алдар магтаал нь байх болтугай. За. Тэгэхээр өдөр бүр хүн нэг бурханд итгэж амьдрах амьдрал. За магадгүй хэцүү үедээ итгэдэг хүмүүс байж болох юм. Нэг асуудал бэрхшээл тулгарх үед яг өөрийнх нь хүзүүн дээр тулцсан үед ч юм уу. Тэгээ яг тэр үедээ ингээд бурханд итгэх хэрэгтэй юм. Ер нь бурханд залбирая гэд гинт санддаг тийм хүмүүс ус байж байна. Мөн ер нь 7 хоногийн дундуур ингээд нэг жоохон залбираал ингээд жоохон мартдаг хүн ч байж болох юм. Нэг тийм амьдралыг хэмнэлтэй болсон. Мөн өдөр бүр яг эзэнд итгэж амьдарч байгаа хүмүүс ч бас байж байна тийм ээ. Үнэндээ бол энэ гурван зүйлийг яг алийг нь бурхан биднэрт зааж ийзэг гэхээр өглөө усвал сэрэл өдөр бүр итгэх тухай. Өдөр бүр өөрт нь итгэж амьдрах тухай. Библи буюу бичээс биднэрт заадаг юм байна. За мэдээж хүн өөртөө найдах, өөрийнхөө чадал чансаа, эсвэл хамаатан садан, одоо найз нөхөд, эсвэл бизнес ч юм уу, эсвэл мөнгө төгрөгтөө, эсвэл бусдыг бодвол арай жаахан боломжийн одоо амьдралтай байгаадаа ч юм уу найдах үед бас байгаа. Тэгэхдээ тэдгээр зүйлсүүд үргэлж тэр хүний найдвар нь түшиг тулгуур нь байж чаддгүй маа гэдгийг хүн амьдралынхаа туршид ойлгож мэддэг. Ухаантай нь ойлгодог. Ухаанг нь улам тэр зүйлийнхаа төлөө явсаар байдаг. Тэгэхээр бурханд итгэж амьдрна гэдэг бол яагаад бид нар бурханд итгэж амьдрах юм бэ гэдэг асуулт руу үргэлж авч байна. Тэгээ бичээсээ харвал ингэж хэлсэн мэт. Бурхан бол байсан байгаа хожим ирэх нэгэн гэж хэлсэн. Тэгэхээр тэр биднийг төрөхөөс өмнө бурхан байсан юм бэ. Одоо бид нар төрөөд хүн болоод амьдарч байгаад бурхан байгаа юм бэ. Мөн магадгүй биднийг амьд байхт ч гэдэг юм уу эсвэл энэ ертөнцөөс явсны дараач бурхан байх юм байна. Тэгээ бичээсээ ийм зүйлийг бидэрт үргэлж шилж өгч. Тэр байсан байгаа хожим ирнэ гэж байгаа бол ирэх аав минь ирэндээ гэд нэг хүүхд хүлээж идэг те. Эсвэл ээж минь ирэндээ ч юм уу. Эсвэл эмээ минь ирэндээ. Тэгээ миний хүүхд байхдаа манай ээжийн маань манай өвөө нөгөө нас өндөр гараад ер нь өвлөөр ирж өвлждөг байсан. Тэгээд хүүхд юм чи хөөрхий тэгээд нөгөө яг өвөө ирж байгаад баярлаад байгаа юм байхгүй. Тэр богцонд нь байхаа юмд нь хүүхд юм чи ингээ маш их баярлдаг те. Тэгээд тэнд их гой нандинсан тэр гүзэн дотор бүр хөлдөөгөөд бүр маш олон төрлийн юм хөлдөөгөөд авчирдаг тийм өвөтэй байсан. Тэгээд хүүтрээд ирэхээр за өвөө хийж ярих юм бол гэл. Тэгэхээр энэ хүүхдэд нэг юм тэр зүйл маань эргээд хангагдан да гэсэн тийм сэтгэл байж байгаа байхгүй. Тэгээд түүн шиг бурхан ирнэ гэсэн энэ найд. Бурхан ирнэ. Хин гинэ бурхан ирнэ. Мөн бичээс дээр юу гэж хэлсэн байдгүй гэхээр тэр түүнгүүгээр бүтээгдсэн зүйл ганц байхгүй гэсэн. Нэг ширхэгч байхгүй гэсэн. Тэгээд бидний нүдэнд харагдаж байгаа болон харагдахгүй ертөнц, галактик, галакси, окторгүй, нарны зам, сүүн зам одоо юу гэдгийг тийм ээ. За тэр хар нүх одоо өөр олон нарны аймагаас өөр олон аймаг байна ч гэдэг юм. За бүгдээрээ суудал дээр суугаарай гэж үсэж чинь. Та суудлаа эзлэх ёстой. Та энэ чуулганы гишүүн шүү дээ. Таны айлд нэг шовдор хөвгт үйдэг шүү дээ. Гадаан зогсож идэг те. Тэр хаяаны хоол өртөл өртчихэл. Тийм хүүхэд биш ээ. Та бол эзний хүүхэд. Энэ чуулганаар дамжуулж та үнэхээр түүнтэй уулзсан хүмүүс байгаа. Үргэлжлүүлэн уулзсарч байгаа хүмүүс байгаа. Амен. За тэгэхээр тэр түүнгүүгээр бүтээгдсэн зүйл гэж байхгүй. Та бүгдээрээ бодъё л тоо. За бүр ойр төлөө таны үсний ширхгийг бурхан бүтээсэн. Та үсэх унахаар хайран байдаг. Энэ миний энд унтсан байлээ сая. Нэг жаахан ачаал авцсан чинь хөөрхий. Загтааглагчийг л хараад үс нь унтчих гэсэн чинь миний хонцсон байлээ. Тэгэхээр өөрийгөө хичээмэр юм байлээ л дээ. Нэг хүмүүс хараад ахаас илүү биер нь хаана яваад байна. Биер нь хэр байна гэд нэг жоо өөрийгөө хичээмээс тэр зүйлийг бурхан надад зааж өглөө. Дахиад ямар их унаа вэ гэсэн чинь минийх унаад эхлэнгууд минийх ус унтсан. Тий би ер нь өөрийгөө ер нь яах ёстой юм байна. Анхаарах ёстой. Тэгэхээр таны үс хийгээд одоо таны гар одоо хаана явна? Ямар нэг юм хийж гинөө.
Эсвэл ингээд гоё ингээд хоорондоо ингээд барилцаад ингээд сууж ийн өвдөг дээр энэ Бурханаар бүтээгдсэн. Гаргүй бол ямар хэцүү вэ те. Тэгээ Бурханаар түүнгөөр бүтээгдсэн зүйл гэж байхгүй. Мөн Тэнгэр газар дах бүх эрх мэдлийг өөртөө авсан гэж хэлсэн. Тэр одоо тэр хаанч байна уу, ерөнхийлөгч байна уу, тэр янз бүрийн мэдээлэл дамжуулаад байгаа, янз бүрийн одоо ингэн тэгнэ гэдэг нэг сайхан юм шиг юм ингээд өгöd байгаа. Тэр бүх хүмүүс бол зүгээр л зүгээр утаан манан хэсэг байж байгаа л алга бол. Харин Бурхан юу гэж хэлсэн бэхээр Тэнгэр газар дах бүх эрх мэдэл надад өгсөн гэж хэлсэн. Эцэг минь надад өгсөн. Өнгөрсөн кемп дээр бүгдээрээ хуваалцсан бүх эрх мэдэл гэж хэлсэн бол дараа нь бүх үндэстнийг дагалдагч болог гэдэг тухай хэлсэн. Хэрвээ бүх эрх мэдэл түүнд байгаа юм бол тэр энэ бүх зэрэглэл одоо юу гэдэг. Тэгээд бичээс нь Есүс хийснийг Тэнгэрийн эцэг гэж хэлж байгаа. Тэнгэрүүдийн эцэг гэж хэлсэн. Тэгэхээр бид нар үсрээл нэг хүмүүсээл нэг юм арайч нэг юм захирж байгаа байхгүй те нэг улс орноо ч юм нэг аймаг сум дүүргээл нэг арайч нэг юм тэнд нэг юм шалгаж гараад нэг юм. Гэтэл Бурхан бүр үндэстнүүдийг гэж. Бүх үндэстнүүдэд дагалдагч болгох эрхийн тэр Тэнгэр газар дээр бүх эрх мэдлийг авсан тэр нэгэнд байна. За энэ гурван зүйлийг дурдъя. Энэ гурван зүйлийг дурдж байгаа шалтгаан нь юу гэвэл нөгөөх л зүйл. Өдөр бүр Бурханд итгэх шалтгаан нь энд байгаа шүү гэдгийг таны дагуулахыг хүсэж байгаа. Та хамт байна уу? Бензин бодогдоод байна уу? Яа, гараад хаашаа явах вэ? Түүнээс илүү юм ярьж штэ энэ дуг нь тий. Өө нэг юм шатхуун мат. Тэр чинь тэрсэн Бурханаар бүтээгдсэн байх юм шүү дээ. Тэр ямар агуу нэг юм. Эзнээс л гуйх хэвээр юм биш тэр нь. Шатхуун түгэх тэр хүнээс биш. Түгээгч нараас биш. Манай баясаа манд ажилд орсон нэмэлт орлого болохоор тэгээ банкнуудад дүүргээрэх би ихлэ ойлгодгүй ч банк гинүү. Банкнд ажилд орсон юм шиг санагдаад байсан чинь нөгөө бензин хийдэг банкны тухай ярьж байсан. За, тийм бэ. Тэгэхээр бүгдээрээ Бурханд итгэж амьдрах. Тэ. Таныг аль болохоор бичээс бид нарыг яг Бурхан руу чиглүүлмээр. Халелуя. Яг энэ нөхцөл байдал руу биш яг Бурхан руу чиглүүлэх гэдэг. Бурхантай холбогдох зүйлсийг. За дараа нь бид гурван чухал зүйлийг хийж өгсөн. Тэр нь юу гэхээр бидний амьдрал болон бидний үйлчлэл, бидний хаанчлалын төлөө оролцож байгаа үйл хэрэгт маань саад болох зүйлс боогдож эзэмдүүлэхгүй байхын тулд өдөр бүр залбирах ёстой. Саад болж одоо яг Бурхны хаанчлалын төлөө би уг нь юммаар байдаг. Гэтэл тэр нь саад болж байгаа. Эсвэл би сайн үйлсийг гүйцэтгүүлмээр байдаг. Сайн үйлсийг гүйцэтгүүлмээр байдаг. Гэтэл тэр маань ингээд боомлогдох, эзэмдүүлэх аль нэг юм харах ямар нэгэн тэр нөхцөл байдал тийм ээ. Үүний эсрэг бид залбирах хэрэгтэй. Өглөө босвол магадгүй залбирдаггүй учраас өнөөдөр бид нар ямар нэг юмар хомсдож магадгүй шүү. Хамт өнө ах түнэр залбирах хэрэгтэй. Энэ бол бидэнд өгөгдсөн бүр ингээд маш чухал зүйл байгаа шүү дээ. Хоёрдугаарт нь бид амар тайвнаа алдахгүй төлөө залбирах хэрэгтэй. Энэ болж байгаа нийгмийн нөхцөл байдлууд миний амар тайвныг булааж ивэл энэ тийм сайхан зүйл биш л дээ. Үнэндээ би чинь яг Тэнгэр газрыг бүтээсэн хизээч алга болохгүй өөрчлөгдөхгүй Бурханд итгэж байгаа нэг шүү дээ. Тэгээ бидний амьдралын хангамж хангалтыг өгдөг, өвс ногоо ургамлыг ургуулдаг, хоол хүнс дижээлийг газар нь хөснөс ургуулдаг. Миний энэ гой цамнаад гой тослоод байдаг тийм ээ. Сэрэм дүрсэн гой харагдаж байна өглөө. Гой гэх хэвээр. Бурхан бүтээсэн. Амин. Бурхан бүтээсэн. Тэгэхээр энэ амар тайвныг алдахгүй тулд танд нэг юм асуудал тохиолдохоор амар тайван алдаад байвал би яг хэн дотор байна? ертөнцид нөлөөлөгч муу нэгний дотор байгаад байна уу? Би Бурхан дотор байна уу гэдэг тэр зүйл. Залбирах хэрэгтэй. Гурав дахь бидний залбирх зүйл бол цаг хугацаанд гүйцэтгэх ёстой ажил ингээ гүйцэлдэхгүй өдөр тань тохиолдож ирсэн үү? Гэхдээ яах гэж би өнөөдөр ингэж хоёр чухал ажлыг нэг өдөр төлөвлөвөө гэ дараа нь тэгжсэн хүн байна уу? Шал дэмий юм хийлээ. Миний байгаан дийн гэ сүүлдээ бүр өөрийгөө үгүйсгээ те бүр хинч шулгаад хараач.
Угаасаа бүтггүй. Юу нөгөө бурхан байхгүй болцоо. Одоо энэ хүний өөрөөрөө ингээл дими юм хийлээ. Агчилт ихгүй юм бихгүй. Тэгүн гоо бүр хажууд нь хин нэгэн байвал яг нь тийшээ орно шүү дээ. Ер нь чи тэгж гэл ингээл. Бөөм боломжтой. Чи ер нь тгийг бол ихгүйс. Одоо нөгөө чи ингээл одоо газар авч штэ ингээл гэл ингээл. Нэг юм нэг бензин асгачихар нэг үнэртдэг штэ. Галанг дээр очиж ингээд тэр ингээд хоолоор хийн гутал ингээд гэл үнэр нэг яваа л. Яг тэрэн шиг ингээд нөгөө тэр нэг бухимдал нь ингээд хажуу тийшээ ингээд үнэр шиг ингээд хавдаал. Тэгэхээр цаг хугацаанд биелсэнгүү гэж бүү сэтгэлээр байна. Бүү урам уу. Би яах гэж 2 3 ажил чухал юм ийм ажлыг ийм хэцүү нөхцөл байдал би төлөвлөчөө гэж өөрийгөө бүү буруутах хажуудахаа бүү тэ орд үз. Төлөвлөсөн бол төлөвлөсөн. Тэр 2 ажлыг хийхээр зүтгэсэн бол зүтгэсэн. Тийм үү? Нэг нь амжсангүй. За ингээл тэр нөхцөл байдалд нь орхисноо л гэсэн. Хамт өнөө ах түнрээ. Энэ 3 зүйлийн төлөө би залбирх шүү дээ. Тэгээ бүгдээр хамтдаа яг энэ цаг залбирая. Таны сэтгэлийг боомлж байгаа зүрх сэтгэлийг чинь Бурхантай харьцуулахгүй байхыг хүсэж байгаа юу байна? Эзэн минь бид үнэхээр сайн дурдсан зүйлсийн төлөө таны нэрээр залбирч байна. Учир нь тань би байсан байгаа хожим ирэх нэгэн одоо байгаа нэгэн амьд байгаа эзэн. Таньгүйгээр бүтээгдсэн зүйл нэг ч үгүй. Газрын тос, тэр шингэн газ, хүний амьдралд хэрэглэж байгаа тэр жижигээс том хүртэлх бүх зүйлсийг та бүтээсэн. Мөн та тэнгэр газарт бүх эрх мэдлийг өөртөө авсан. Тийм учраас таны нэрээр залбирч байна. Бидний зүрх сэтгэл саад болж байгаа альва таны хаанчлалын төлөө гүйцэтгүүлэхийг хүсэж байгаа ажил хэргийн төлөө, Бурхныг алдаршуулахын төлөө амьдрахыг хүсэж байгаа тэр гэр бүл тэдгээр зүйлсэд боогдож эзэмдүүлэхгүй тулд мөн нөхцөл байдал нийгэмд болж байгаа, хүний амьдралд болж байгаа, онцгой энэ цаг үед болж байгаа энэ нөхцөл байдал бидний Бурханаас өгдөг амар тайвныг, Бурхны үгээр дамжуулж ирдэг тэрхүү амар тайвныг, Бурхны ариун сүнсээр дамжуулж ирдэг бидний дотор байдаг амар тайвныг алдуулахгүй төлөө би залбирч байна. Тэмээ эзэм цаг хугацаанд гүйцэлдэх ажил гүйцэлгүйгээс болж гарах сөрөг үр дагавруудтай тэмцэлдэг зөрчилдөг. Хажуудах хин нэгнийг бас хүч хөдөлгөх, ормыг нь хугалах. Тэдгээр зүйлс байлахгүй төлөө. Таны дотор уужим сэтгэлээр уужим хандлага дотор хүлээж авах ертөнцлөг нүдээр биш. Бурханд итгэх, Бурхны хүний нүдээр хүлээж авч хандах. Тэдгээрт хариу үйлдэл үзүүлэх таныг хүмүүс байлгаж өгч. Эзэн минь, эцэст нь та бүх алдрыг авахулдаг. Есүсийн нэрээр аминь. Амен. Халелуя. Тийм ээ. Энэ 7 хоногт бид юусоо энэ нэгд өдрөө шахуулаад гинт 91 онцгой 7 хоногийн хөвгтөж авлаа шүү дээ, тий? Үнийн өсөл шатхууны хомсдол. Шатхуунаар хомсож байгаа хүн байх нүггүй барыг ихэнх нь өрөх баг л. Тийм ээ, бид яг ийм сонин ийм хэвийн бүс, тий? Хэвийн биш ийм үзэгдэл дунд бид хамтдаа цугласан байна. Цугласан. Мөн эмх цамбараагүй байдлууд бий болж байна зарим газар. Худал хуурмаг мэдээлэлүүд хүмүүсийг төөрөгдүүлж байна, тий? Сайхан ч юм шиг, муухай ч юм шиг эсвэл үгүйсгсэн хин нэгнийг бүр тэрнээс л болсон гэдэг иймэрхүү дуу хоолой мэдээлэл нийгмийн эмх цамбараагүй байдлыг бас бий болгох их сурвалж болж байгаа. Яг ийм цаг үе. Бид хамтдаа цуглаж байна. Амен. Энэ үүссэн нөхцөл байдлын донд бид дараах 3 асуултыг асуух нь зайлшгүй гэж бодож байна.
заалшгүй. Итгэж хүний хувьд бурханд итгэж найдаж амьдарч байгаа хүний хувьд нэгдүгээрт ийм хэвийн бус үзэгдлийг бурхан яагаад зөвшөөрдөг юм бэ? Асуух ёстой тийм ээ. Бурхан яагаад зөвшөөрдөг? Тэгж асууж байгаа нэг нь бурхан заашгүй хариулж чадна гэж би бодож байна. Халелуя. Энэ маш чухал хэсэг гэж бодож байна. Энэ асуулт бол бурхан яагаад ийм нөхцөл байдлуудыг зөвшөөрдөг юм бэ? Хоёр дахь асуулт нь энэ тохиолдолд хэрхэн бурханд итгэж амьдрах вэ? Нөхцөл байдлыг даваад бурханд итгэж яаж ам гэдэг асуултанд заашгүй асуух шин. Хүмүүс сул дорой учраас болж байгаа нөхцөл байдал хэр хүчтэй тэр хүнд нөлөөлж ийн тэр хэмжээгээр тэр нөхцөл байдал амархан авт. Бодол санааны хувьд ч үйлдэл хандлагын хувьд ч автчих. Харин бурхны үг нь биднэрт үргэлж сэрэмжтэй бай гэж анхааруулдаг. Мөн баяр хөөртэй бай гэж өөрийнхөө үгээр хэлдэг. Тийм болохоор ийм тохиолдолд, ийм хэвийн бус тохиолдолд би хэрхэн бурханд итгэж амьдрах вэ? Бурханд итгэл минь яг хаана бэ? Хэрхэн? 3 дахь асуулт гарч ирж байгаа. Асуудал бэрхшээлийг даван тулах хүч хаанаас ирдэг юм болоо гэж. Надаас өв миний дотроос ирдэг юм болов. Эсвэл хэн нэг өндөр албан тушаалтай хүнээс түүнийг даван тулах хүч нь ирдэг юм болов. Эсвэл маш их мөнгө төрөхтэй баян чинэлэг хүнээс энэ бүгдийг даван тулах хүч ирэх юм болов. Хаанаас ирэх вэ гэдгийг бид асуух шин. Асуудал бэрхшээлийг даван тулах хүч хаанаас ирдэг юм бэ? Ийм 3 асуултыг бид заашгүй асуух шин. Дүлийн юм шиг явж болохгүй. Ямар ч мэдрэмж, санамж нь байхгүй юм шиг явж болохгүй гэсэн. Онцгойлон бурханд итгэж найдаж явж байгаа хүмүүс. Халелуя. Тэгэхээр бурхны үг тэгвэл өнөөдөр энэ бүхэнтэй холбоотойгоор юу гэсэн байдаг юм бэ гэдэг бүгдээрээ бичээсээс харцгаа. Филиппо номын 4-р бүлгийн 6-аас 7. Филиппо 4-р бүлэг. Бүр бичсэн тэр цаг үеийн ч гэсэн энэ номыг бурхан өөрийн хүнээр бичүүлж исэн тэр цаг үеийн ч маш энгийн бус, хэвийн бус тийм нөхцөл байдал байхдаа бичсэн ном байгаа шүү. Амен. Бурхны хүн яг энэ үед өөрийн итгэл үнэмшлээс болж боомлуулагдаад, боогдоод, хавчигдаад хаана байсан бэ гэхээр шоронд байсан. Тэр энэ номыг бурхны үгийг бичих одоо яг хэрэгсэл нь болж өгсөн. Тэр сав нь болж өгсөн. Тэр үзэг нь болж өгсөн. Хараа нь болж өгсөн. Оюун санаа нь болж өгсөн. Тэр хандлага сэтгэл нь болж өгсөн. Тэр хүнээр дамжуулж бурхан бичсэн. Гэхдээ энэ хүн нь өөрөө гой тухтаа ойрч суугаад хоол ундаар хангагдаад бүх юм амар тайван ямар нэг нийгэмд гарч байгаа тийм өмнө замраагүй байдал үүсээгүй ямар нэг ямар хомсдоогүй байхад бичсэн хүн бол огтхон биш. Өөрөө маш хэцүү нөхцөл байдал байж байгаа та бурхан тэр хүнийг зориудаар хэрэглэж энэ үгээ бичүүлж байгаа. Бурханы зорилго байна. Амен. Энэ цаг үед ч гэсэн ийм нийгмийн хэвийн бус юм нөхцөл байдал тулгарсан энэ нөхцөлд магадгүй бурхан таныг ашиглаж, таныг хэрэглэж энэ нийгэмд үнэн зөвийг таниулах. Амен. Тэр сав болгож болно шүү. Тийм учраас би түүгээр дуудагдсан. Тийм учраас би түүгээр дуудагдсан. Тэр энд хэлсэн байна. Юунд ч бүү санаа зов гэсэн үг тийм. Юунд ч бүү санаа. За асуулт тус гарч ирнэ. Хэрвээ юунд ч бүү санаа зов гэж хэн нэгэн хэлж байгаа бол энэ хэн байж болох вэ? Хэн байж болох вэ? Юунд ч ямар ч зүйл бүү санаа зов гэж хэлэх хэн байх вэ? Хэрвээ хүн нэг том дарга гэж бодъё л да. Том бүдүүн дарга тий. Тэр хүний их мэдл бол их том. Зөндөө хүмүүс ингэ захирдаг. Улс орныг захирдаг хүн гэж бодъё л да.
Тэгээ тэр хүн гарч ирээд ард түмэн юунд ч бүү санаа зов гэвэл нэг хэсгэн тайвшир байгаа бах тий. Гэхдээ ихэнх нь эргэлзээд юу хүлээж авч чадахгүй байна. Тэр чинь адилхан хүн гэдгийг мэдж байгаа юм чи. Хэрвээ юунд ч бүү санаа зов гэж хэн нэгэн хэлж байгаа бол энэ бол хэмжээлшгүй их мэдэлтэй нэг юм байна. Амен. Тэгнэс тий. Эсвэл тэр бомтон хүн гарч ирээд тий долларын тэр бомтон 1 тэрбум доллартай хүн гарч ирээд энэ дэлхийн хүмүүсээ юунд ч бүү санаа зов гэж хэлсэн ч хүмүүс яах нь вэ? Мэдэхгүй. Эргэлзээд нэг л биш тий. Харин энэ хэмжээлшгүй их мэдэлтэй бурхан энэ үгийг хэлсэн байна. Юунд ч бүү санаа зов. Хүн хэлээгүй. Ямар нэгэн аппарат ч юм уу ямар нэгэн бүтэц зохион байгуулалт хэлээгүй. Эсвэл хин нэг эд хөрөнгөтэй дэлхийн одоо топ баячууд нийлж байгаад энэ үгийг хэлээгүй. Харин хэн хэлсэн бэ? Түүнгүүгээр бүтээгдсэн зүйл нэг ч байхгүй гэж бичигдсэн, түүний талаар бичигдсэн нэгэн юунд ч бүү санаа зов гэж өөрийн хүнээр дамжуулан бичиж үлдээжээ. Халелуя. Дараа нь зааварчилгаа өгч байгаа. Зааварчилгаа. За тэгье. Амен. Би юу юунд санаа зовхгүй. Яагаад гэвэл эзэн хэлсэн байна. Амен. Одоо яах вэ? Гэтэл бүх зүйл тэр жижигхэн асуудлаас ахуулаад том асуудал хүртэл бүх зүйлд залбирлаар гэсэн. Харилцаагаар гэсэн санаа л да. Залбирал нь бурхантай харилцах харилцаа гүүр болдог. Түүнтэй ярих боломж. Харилцаагаар буюу залбирлаар бурхантай ярих яриагаар харилцаагаар яасан уйлтаар гэж хэлсэн. Тэг ингэж харилцаагаар дамжуулаад тэр яах нь бүх зүйлийн талаар мэдүүлж болох юм гэсэн. Тэр нөгөө нэг юунд ч бүү санаа зов гэж хэлээд байгаа хэмжээлшгүй эрх мэдэлтэй нэгэнд тэгж хэлэх тухай зааварчилгаа явууч. Дараа нь гуйлтаар гэж хэлсэн. Бидний дунд хүнээс юм гууж үзээгүй хүн байна. Гууж үзсэн хүн байна гэж онцгүй шүү дээ. Сонд ихэнх нь баг гуугаа үзсэн. Юм гуйна гэдэг чи ямар гэдгийг баг ойлгоцсон. Гуйна гэдэг гутамшиг, гуулгана гэдэг гайхамшиг гэдэг үг мөсөл гаргаад ирцэн явж байгаа юм чи. Харин гууж үзээгүй хүн байна уу л арай баг л тэр нь юу илээ гэж бас бодож байна. Та хүнээс хамгийн сүүлд юу гуйсан? Гаха 50,000 өгье гэсэн чинь 80 100 төгч өгч. Би бас гуйсан байхгүй. 100 төгч өгч. Тэр чинь мөнгө төлөөд авилгын өгөөж авах юм билээ л дээ. Би болохоо шууд авах гээд байгаа байхгүй. Ихэнх нь тийм болцсон байна. Тэгэхээр боломжгүй. Үнэхээр өгч ахтаа өгчөөч. Гуйлт гэдэг чинь ийм юм биш. Та хүнээс гуйж үзээгүй гэх юм бол энэ чинь худал ярьсан болно. Гуйлт. Тэгэхээр бурханд бид нар яг тэгж гуйх нь. Бурхан минь надад 100 төгч, 50 төгч, 100 төгч өгч. Надад хэрэгцээ байна. Та мэдэж байгаа шүү дээ. Ийм бүр гуйлтаар. Миний амьдралд ийм юм тохиолдол. Би танаас гуйж байна. Энэ нөхцөл байдлаас намайг гаргаж өгөөч. Би танаас гуйж байна бурхан. Маш энгийн байгаа шүү дээ. Гуйлт. Та нар гуйдаггүй учраас авдаггүй гэдэг үг үнэн шүү. Хүмүүс гуйдаггүй. Дандаа хүмүүс өөрсдөө нөхцөл байдал найдаад яваад байна. Гоё болчих واخ, сайхан болчих واخ. За би болгох чинь. За тэр ингээ болоход туслана гэсэн юм чинь гэдэг зүйл рүү маш их анхаарна. Гэтэл бурхан юу вэ? Та нар Яаков номын 4-р бүлэгдээ та нар гуйдаггүй учраас авдаггүй. Тэгээд та нар авдаггүй учраас буруудах гэж хэлсэн. Буруу замаар аргыг сөвгчлээд тэгээд та нар тэрүүгээрээ бурханы бус зүйлсийг үйлдэх юм аа гэж хэлсэн. Дараагийн заавар гэсэн талархалтайгаар гэж хэлсэн. Хүсэлтэд бурхан мэдүүл гэж. Яагаад энэ талархалтайгаар хүсэлтэд мэдүүлэх болж байгаа гэхээр тэр хэмжээшгүй их мэдэлтэй нэгэн юунд ч бүү санаа зов гэж хэлж байгаа нэгэнтэй ямар ч саадгүйгээр харилцах боломжтой талархаа залбирч байгаа байхгүй юу? Амен. Тэрнээс ингээд хоосон талархах гэсэн юм чи. Би баяртай байна. Тэгтээ танаас нэг юм гуяа. Ийм юм юусоо яриаг. Учир шалтгаан тэнд явж байгаа.
ийм миний бүр өчүүхэн миний уултыг сонс хэмжээлшгүй их мэдлэлтэй нэгэн би ямар ч саадгүйгээр харилцах боломжтойд би талархаж байгаа тэр хүн байгаа байхгүй. Тэгээд тэр хэмжээлшгүй их мэдлэлтэй нэгэн чинь миний гуйлтыг бүр хариулдаг нэгэн учраас би талархалтайгаар хүсэлтэд мэдүүлэх болж байгаа. Халелуя. Дараа нь бүх оюун ухаанаас дээгүүрэх гэсэн. Одоо мэдлэгтэй хүн бол одоо чинь тоо сайн боддог хүн гээд сайн амьдрдаг үстэй зарим хүн те. Тооны ухаанд бол ерөөсөө ингээ гарсцсан. Тэглээгээ тэр хүн тэр бомтон болчдөг үстэй. Тэгвэл тооноос нь өөр гэр бүлтэй болгоо тэр хүнийг нэг гэр бүл мөл авч яваад ингээд үр хүүхдээ хүмүүжүүлэх гээд иглэхээр тэр ингээд чадхаа байж дээ. Хязгаарлагддаг байхгүй. Тоо сайн боддог болохоор үр хүүхдүүдээ сайн хүмүүжүүлдэг болно. Тоо сайн боддог болохоор сайн аав, сайн ээж болно гэдэг ямар ч томьёо байхгүй шүү. Тэгсэн энэ бүх оюун ухаанаас дээгүүр. Тэр тоо боддог вэ нү, хийм физиктэй сайн байна уу? Тэр хүний биологи анатомиг бүр энэ бүр ингээд топ оргил болсон хүн нь байна уу? Тэр үнэхээр бусдыг бодвол үнэхээр сэрэг ухаанаар те амьдралаа эвтэйхэн аваа явждаг ямар нэг юмар дутаахгүйгээр хөдөлмөрлөд явж байгаа тэр нэгэн байна уу? Хамаагүй. Бүх оюун ухаанаас дээгүүрх гэсэн. Тэр хүмүүс тэр мэдлэг боловсролтой байлаач гэсэн тэд нар яадаг вэ гэсэн чинь амар тайвныг өгч чаддаг. Харин бүх оюун ухаанаас дээгүүрэх Бурхны амар тайван гэсэн. Оюун ухаануудын дээр Бурхны амар тайван байна. Энэ ертөнцийн энэ одоо янз бүрийн юм хийгээд байгаа тэр оюун ухаантангуудын дээр Бурхны амар тайван. Дээгүүрэх Бурхны амар тайван нь Христ Есүс дотор та нарын зүрх бодлыг хамгаалах болно. Та итгэж гин үү? Энэ үгэнд итгэж гин үү? Та зүрхээ чагнаад та хариулдаа та энэ үгэнд итгэж гин үү? Бүх оюун ухаанаас дээгүүрэх Бурхны амар тайван нь та нарын зүрх болон бодол санааг хамгаална гэсэн. Хэн билээ? Бүх зүйлд юунд ч бүх санаа зов гэж хэлж байгаа хэмжээлшгүй их мэдлэлтэй нэгэн ингэж хэлж байна. Би хамгаалнаа. Тэгэхээр энэ хэсгийн Бурхны үгийн эхний юунд ч бүх санаа зов зүрх бодлыг нь хамгаална гэж шууд болж байгаа үз. Амин. Шууд холбогдож байгаа үз. Шууд холбогдож байгаа. Юунд ч бүх санаа зов бүх оюун ухаанаас дээгүүр миний амар тайван, Бурхны амар тайван зүрх сэтгэл болон бодлыг чинь хамгаална гэж. Халелуя. Тэгэхээр нөхцөл байдал амаргүй ч эсвэл өөрчлөгддөггүй байдаг ч бай. Одоо би зүгээр тэгж бодож байгаа. За энэ шатхууны хоомсдол маргааш зүгээр болчих. Нөөдөр зүгээр болчих. Хятадаас одоо хэдэн богоо ачуулсан гэж тэдэн тоон ирж байгаа юм байна. Ийм мэдээлэлд бүү итэг. Харин яасан дээр гэж нэлээ удах бахаа гэж байчих. Янз бүрийн мэдээлэл битгий. Тэгвэл оюун ухаанд чилээд нөгөө хамгаалагдахгүй болох гэдэг шүү дээ. Тэгээ харин Бурхан дотор тавьж өгөөд яах нь вэ? Удах бахаа. Болоод байж л бахах таа. Тэгээ барыг машинаа тавиад гоё ингээл те. Тэр автобусаар гоё яваал. Автобус чинь нөгөө олцгой зүйл учраас онцгой юм байдаг учраас ард нийгэмд үйлчлэх тийм газар учраас цаас онцгой хангамжтай байдаг нийтийн тээвэр чинь. Нийтийн тээврийг автобус нь бензинд ойчилж үлэнчээд гачин болно шүү дээ. Тэгвэл 8900 автобус нь энэ тэнд ойчилсан дууссан те. Гэтэл эний чинь бас нэг төр засаг юм байсан мэдээд энийг онцгойгоор ингээд тэр онгоц монгоцны юг бол тусгай ингээд хангаж өгч байна. Ард түмэндээ үйлчлэх. Тэгэхээр нөхцөл байдал амаргүйч өөрчлөгдөхгүй байлаа ч гэсэн Бурхан хизээч өөрчлөгдөхгүй. Ямар Бурхан өөрчлөгдөхгүй гэлээ? Юунд ч бүү санаа зов гэж хэлсэн Бурхан өөрчлөгдөхгүй. Амар хэцүү болоод дайман болоод 3 дугаар дайм болсон чи Бурхан гин би бас жоохон санаа зовж хэлж шүү.
Гэт өөрчлөгдөхгүй гэсэн үг. Арай л олон хүн зовоод байна. Би ч одоо бас өөрөө санаа зовж эхэлж шүү. Гэт үг нь өөрчлөгдөв. Тэр яг юу гэж хэлсэн түүгээрээ бай. Амен. Нөхцөл байдал өөрчлөгдөхгүй байж болно. Удаан хугацаагаар яваад иж болно. Харин бидэнд юунд ч бүү санаа зов гэсэн Бурхан өөрчлөгдөхгүй юм аа. Үн өсөж болно. Шатхууны дугаар өдрөөс өдөр уртсаж болно. 1 км, 2 км, 3 км, бүр 5 км ч болж болно. Сүүлдээ 2 игнэ, 3 игнэ, 4 игнэ болоод зам мам хаагаад таглаа бөглөө үүсчихэж болно. Улс орны эдийн засгийн байдал тааруухан сонсогдож болно. Бидний инфляц гэж хэлээд байгаа өдөр бүрийн минь далах авдаг үнийн минь далхны минь үн өсчихэж болно. Авдаг нэг ширхэг хууш өрний үн ч гэсэн өсчихэж болно. Харин Бурхан бидний эзэн хിവэрэ гэдгийг та санах ёстой. Өнчрүүлж орхихгүй гэсэн амлалттай шүү. Амен. Тэр асуудал донд, тэр бэрхшээлүүд донд би чамайг өөрийнхөө хүнийг өнчрүүлж орхихгүй гэдэг амлалттай Бурхан байна. Бидний эзэн хിവэр, Христ бидний аврагч хിവэр, ариун сүнс бидэнтэй хамт хിവэрэ байна гэдгийг тунхаглаж байна. Тиймээс ах トゥ нар минь нөхцөл байдлыг бус харин Бурханыг харж амьдрах нь бидний чинхүү хүсэл байх ёстой. Бурханыг харж. Үүндэл сайн мэдээний бол итгэлийн хүч байгаа шүү дээ. Өдөр бүр итгэж амьдрнаа гэдэг чинь одоо л гарч ирж байна. Нийгмийн хэвийн бус байдал болонгууд Бурхантай хүн, Бурхангүй хүн хоёр тэнд ялгархахыг Бурхан хүсэж байгаа. Халелуя гэжсэн өнөөдөр тэр бензин дээр очсон үжид харж байвал яах вэ? Чи юм гэсэн ингээл. Моос авлагчиж гаалгал янз бүрийн юм үг хэрэглэе л те. Энэ ялгаа байх. Бурхан юуны хүсэж байгаа. Түүг тэр хүмүүсээрээ дамжуулж алдаршихыг хүсэж байгаа. Халелуя. Тэр нэгэн байна. Яг ингээд адилхан нөхцөл байдал Бурхантай хүн, Бурхангүй хоёрын урд тавьсан чинь нөгөө Бурхантай хүн халелуя гэжсэн хүн нөгөө хүн шиг болцсон явж байгааг Бурхан огтон хүсэхгүй. Ухаантай, хэрсүү, унгааж боддог. Бурханд итгэлээр альва нөхцөл байдлыг хардаг, хүлээж авдаг тэр нэгэн болж төлөвшөөсөө гэдгийг Бурхан хүсэж байгаа. Халелуя. Эдгээр нөхцөл байдал, хэвийн бус байдлууд үргэлж Бурханд итгэдэг хүмүүс шалгуур болж идэг. Үнэхээр тэдэнд үнэхээр ийм асуудал бэрхшээлүүдийг авчирснараа тэдний итгэлийн өсөлтийг шалгах, сорих боломж тэнд гарч идэг байна. Тэгвэл яаж мэдэх хэрвээ тийм зүйл тохиолддог бол би Бурханд итгэдэг яаж мэдэх? Би зүгээр л яваад ирсэн биш үү? Матай номын 6:31-32 дээр юу идэх вэ? Юу уух вэ? Юу өмсөх вэ гэж бүү санаа зовж Есүс өөрөө хэлсэн. Бид энэ дээр анхаарах зүйл байна. Бүх зүйлсийн бүтээгч, бүх зүйлсийн бүтээгч эзэн Бурхан бидний хэрэгцээг мэдэхгүй байгаа юм биш. Харин мэдэж байгаа юм байна гэдгийг бид нар анхаарах ёстой. Эзэн та хамт байна уу? Тэгээд юу ч юмгээр өөрсдөө Тэнгэрлэг эзэг чинь эдгээр бүх зүйл хэрэгтэйг чинь мэднэ гэж хэлсэн. Та итгэхээр энэ үгийг та эдгээр зүйлс миний амьдрал хэрэгтэйг та мэднэ шүү дээ гэдэг харилцааг үүсгэж. Тийм болохоор үнэндээ бол хүн маргааш ямар байхыг бол мэдэхгүй. Харин Бурхан маргааш санаа тавьж байна. Би таны итгэлийг үнэхээр түүн рүү эргүүлмээр байна. Таны харааг түүн рүү эргүүлмээр байна. Таны нөхцөл байдлын дарамтлагдж байгаа бол нөхцөл байдлыг хараад өөмөрч, сандарч, твдэж, мэгдэж байгаа бол энэ бүгдийг орхиод Бурханы амар тайван руу эргүүлэхийг хүсэж. Би биш. Бурханы үг тэр эзэн өөрөө энэ бүгдийг хүссэн учраас бичиж үлдээсэн. Бидний асуудал бол бидний Бурханы хажууд бол бараг цэгч биш байх. Бараг ямар ч орон зайгүй байж болох юм.
бидэнд ямар ч том асуудал байсан бэ? Бурхны хажууд тэр том байж чадахгүй. Таны зүрх сэтгэлийн дотроос ингээд барьж байгаа зүйлсүүдийг чөлөөлж явуулаарай. Зүгээр явуулаа. Бүх хөөцөлд тэр хэцүү зүйлсүүдийг бий болгох гээд бүх хөөцөл тийм хүн болох гээд бүх тэмц зүгээр бурхан дотор явуул. Яагаад гэвэл тэр бүх хүч чадал, тэр түүнд бүх хүч чадал байна. Дуулаач юу ч хэлсэн бэ гэхээр дуул номын 46 дээр Бурхан бол бидний хорогдох газар гэж хэлсэн. Үнэндээ бол Монгол улс ч биш, хөдөө орон нутагч биш. Сайхан байгальтай дөлгөн ус урсж байгаа тэр газар ч биш. Эсвэл сайхан тогтоо тухтай орон сууц ч биш. Эсвэл миний яг цагаа өнгөрүүлдэг тэр газар ч биш. Таны амар тайван хэн гэсэн бэ? Таны хорогдох газар юу гэсэн бэ? Бурхан өөрөө гэж хэлсэн. Амен. Сайхан газар бүү өмрөөд. Тэр бол хэсэгэн байх зү. Хэсэгэн л хугацаанд байх орших зү. Тийм болохоор дуулаач энэ бүгдийг амьдралаараа ойлгосон учраас Бурхан бол миний хорогдох газар гэж хэлж чадсан. Тэр 17 жил Давид нийтдээ 14 жил ер нь хөөгдөд тугдаж амьдарсан ингэж хэлж байгаа шүү. Амьдралынхаа эд хийж бүтээдэг тэр залуу тэр Давид хүү 14 жил түүний амийг авах гэж хөөж ийм нөхцөл байдлыг үдсэн Давид Бурхан бол миний хорогдох газар юм байна гэдгийг ойлгосон, хүлээж авсан байна. Тийм болохоор энэ нөхцөл байдлуудыг шийдэх чинь бүү бай. Бурханд байна. Бурханд байна. Хэрвээ танд онцгой зүйлийг Бурхан дээрээс өгвөл гүйцэлдүүлээрэй. Бүү бөхөө гүйцэлдүүлээрэй. Гэтэ Бурханы нэрээр, өөрийнхөө нэрээр биш. Аль нэг пати, аль нэг тэ хүмүүсийн бүлгэмийн нэрээр биш. Харин түүний Бурханы нэрээр тэр зүйл өгдвөл гүйцэлдүүлээрэй гэдгийг Бурханы үг танаас хүсэж байна. Зарим талаараа танд тушааж байгаа. Тэгэхээр дуулаач энд зовлон өгөө болон гээгүй байна шүү дээ. Хүний амьдрал зовлонгүй болно гэж хэлв. Харин зовлон донд Бурхан надтай хамт байдаг юм а гэдгийг хэлсэн. Зовлон донд Бурхан надтай хамт байна. Тэгэхээр бидний итгэл ямар ч асуудал гарахгүй биш, харин асуудал донд Бурхан хамт байна гэдэгт л итгэх ёстой. Итгэх ёстой. Шатхууны дутагдлаар эсвэл мөнгө төгрөг ч юм уу, эсвэл одоо хүмүүсийн хэлж байгаа үг ч юм уу, эсвэл шатхуун бүрэн дүүрэнгээл хүн болгонд өгөгддөг хэвийн болоод ч юм уу. Тэгснээрээ бүрэн гүйцэд амар тайван ирэхгүй. Харин тэр амар тайван хэний дотор ирэх вэ гэхээр Бурхан дотор хорогдож байгаа хүнд л ирнэ. Тэр хүнд ирнэ. Таны амар тайвныг шатхууны хомсдол, мөнгөний дутагдал, мөнгө төгрөггүй байдал, таны хүмүүсээс ирж байгаа янз бүрийн мэдээлэл, таны амар тайвныг Бурханаас өгсөн амар тайвныг зүрх сэтгэл дотроос чинь бүх хол галгал. Бүү зөвшөөр та. Бүү зөвшөөр. Бидний амар тайван бол Христ өөрөө юм. Өөрөөсөө нэг амар тайван гэдэг юм гаргаад ингээ хүмүүст өгөөгүй. Харин тэр өөрөө тэр амар тайван. Хадвал Иохан номын 14:27 дээр би танарт амар тайвныг үлдээн. Энэ ертөнцийн өгч чадахгүй амар тайвныг би танарт өгөх болно гэж хэлсэн. Луя. Та итгэж байна уу? Энэ ертөнцөөс амар тайван хайгаад хүмүүс зөндөө явж байгаа. Харин өөрийнх нь дуудсан хүмүүс тэр өөрийн үгээ өгч би танарт амар тайван өгөх болно гэж хэлсэн. Тэгэхээр хэд хэдэн зүйлийг танд хандж хэлье. Санаа зовж байгаа зүйлээ Бурханд өг. Өнөөдрөөс эхлээд яг одоос. Бурханд.
Яг тэгвэл таны хүч чадал хязгаартай. Таны бодол санаач хязгаартай. Та маргааш юу болгохч мэдгүй тийм нэгэн учраас эхлээс төгсгөл хүртэлх бүгдийг мэдж байгаа. Бурханд санаа зовлттой өг. Хоёрдугаарт нь гуйлт хүсэлтэд Бурханд мэдвэл амаа нэ. Яаж зовоод байгаагаа хэл. Эсвэл юунд гачаал үүсэж байгааг хэл. Юуг даван туулмаар байгаа. Ямар зүйл таны сэтгэлийг чилээгээд байгаа юм. Оюун ухааныг минь ядраагаад байгаа юм. Түүнийг Бурханд мэдвэл амаа нэ. Яр. Харилц. Бүү өөрөөрөө яв. Бүү өөрөө шийдгээ яваад бай. Бүү нөхцөл байдлыг хүлээ. Халелуя. Дараа нь гомдлох биш харин талархаарай гэж хэлмээр. Гомдлоод хаач хүрэхгүй. Гомдол нь юунд хүрэхгүй гэхээр сүулт нь тэр хүнийг өөрийг нь амар тайвны хулгайлаж зогсохгүй тэр хүнээр дамжуулаад дараагийнх нь хажууд нь байгаа хүний амар тайвны хулгайлах хэрэгсэл болгож муу нэгэн ертөнцийн нэгэн ажиллаа хийдэг. Тийм учраас гомдлох биш харин талархлыг өрг. Би хэцүү байна тань таларч байна. Би бүр надад ямар ч урам алга, ямар ч зориг алга. Энэ нөхцөл байдлыг та хараач танд талархж байна. Би энэ бүгдээ танд илэрхийлэх хүсэлтэд илэрхийлэх энэ үе таалга нээлттэй байгаад би талархж байна. Дөрөвдүгээр чинь Бурхны амар тайвныг хай. Түүнийг хай. Амар тайвнаа өгнө гэсэн. Би итгэж гин үг. Ингэж явахыг юусоо хэлээгүй. Тэгэх юм бол зөвхөн мэдлэг болчих. Толгоондох мэдлэг бол. Харин та үнэхээр Бурхны өмнө ирээд түүний амар тайвныг хай. Ийм цаг гарга. Яг энэ цагаас гэлж гарга. Би танд биш. Бурхан танд дахиад хэлхийг хүсэж байна. Өөрийнхөө хүч чад бүү найдаа. Өөрийнхөө орон зайд бүү найдаа. Өөрт байгаа эд хөрөнгөндөө бүү найдаа. Мэргэжил боловсролдоо бүү найдаа. Ажил хөдөлмөртөө байгаадаа бүү найдаа. Энд чинь төрхөн зуур байгаад алга болох зүйл шүү. Маргааш өглөө босоод ирэх чинь ингэж бодод төлөвжсэн зүйл чинь оронгоороо иргэцэн байж магадгүй шүү. Тийм учраас Бурханд найд тэр таныг хорогдох газар халелуя. Зоригтой бай, ухаантай бай. Шийдвэртэй бай, төвчээртэй бай. Бүү хажуудгаа муул. Хоёулаа уулзахаараа яадаг гинөө. Тэр нэг юм тэр тэгсэн байлээ гэдээ хэрвээ дахиж та ийм ярих юм бол тэр ярьсан зүйл таны амьдралд бүү шүү. Хоёулаа уулзахаараа 3 хүний муулж ярьдаг. Тэр зүйл огтхон байж болохгүй. Халелуя. Нэг нэгнээ хүлээж ав. Уучлал. Хайр дотор уучлал. Халелуя. Гэр бүл дотроо эвтэй бай. Нөхрийгээ хүндлэх бол хүндэл. Эхнэрийгээ хайрлах бол хайрл. Хүүхдүүдээ хэрхэн сурган хүмүүжих ёстой юм. Тийхүү сурган хүмүүжүүл. Залуу юм бол сурахад, мэдхэд, эзэн дүнхээр олдоход өөрийгөө зориул. Гин нэгэн санхүү мөнгө байгаа юм бол түүнийг хаанчлалын төлөө үнэхээр эзэн минь энэ таних гэж байгаад түүнээс өгсөн мэрэгэн ухааны дагуу зарцуул. Халелуя. Яагаад гэвэл Бурхан бидний нөхцөл байдал биш. Харин зүрхний хандлагыг нөхцөл байдлыг өөрчлөхөөс өмнө бидний зүрхний хандлагыг эхэлж өөрчлөлийг хүсдэг юм аа. Нөхцөл байдлыг өөрчлөлөд хүн чинь амархан иргэд амар тайван болчдөг болохоор энэ хуурамч энэ амар тайван. Тийм учраас нөхцөл байдлыг өөрчлөхөөс өмнө шатгууны хомсдолгүй болгохоос өмнө нийгмийн энэ үмээс хамуун байхгүй болгохоос өмнө өөрийн дуудсан хүмүүсийн зүрх сэтгэлийн хандлагыг тэр өөрчлөх ажлаа хийдэг нэг юм. Халелуя. Тэгээд тэр алдаршдаг. Есүс хэлсэн өөрийнхөө дагалдагсан шуурган дунд над руу ир гэж хэлсэн. Тэр далайн шуургыг хараад хүмүүс тэр дагалдагч нар нь сандарч твдээд амь авраараа гэж бараг тэгж ирсэн. Есүс Петр рүү хараад чи над руу ир. Өнөөдөр ч гэсэн эзэн таныг дуудаж над руу ир. Та хүн рүү ирж үзсэн үү? Хэн нэгэн дээр очиж үзсэн үү?
хүндлэх гээд, мэдлэх гээд, ёслох гээд, айлчлах гээд яг түүн шиг Есүс рүү ир. Та гэрийнхээ бяцхан тэр жоохон мухард ч гэсэн ороод эзэн минь би тань руу ирлээ гэд хэл. Амаа нэ хэл. Бүү дуугуус уу? Дүлийн юм шиг бүү бай. Сохор юм шиг бүү бай. Ямар ч мэдрэмж санамжгүй болсон юм шиг бүү амьдр. Энэ бүх зүйл бидэнд өгөгдсөн байна. Халелуя. Есүс над руу ир. Одоо ч гэсэн над руу ир. Над руу ир. Тэр бүр юу гэсэн үг зүдэрсэн ачаа хүн дарамт үүрсэн хүмүүсээ над руу ир. Би танарт амралтыг өгье гэсэн. Нэг гоё үг байна биш ээ. Яг үнэн. Энэ үнэн амтлахыг хүсэж байгаа бол түүн лүү ир. Хүний зовлон багддаггүй юм л. 15 байна уу, 14 байна уу, тэр 8 настай хүүхэд байна уу, эсвэл тэр 20 байна уу, 22 байна уу, 25 байна уу, тэр 27 8 байна уу, эсвэл 50 байна уу, 60 байна уу, 70 байна уу, 80 байна уу? Хүний амьдралын зовлон багддаггүй. Залуу болохоор бага зовлонтой гэдэггүй. Яг тэр хүүхдэд, тэр жоохон ч гэсэн тэр хүүхдэд ямар их юм бэ? Ямар их зовлон бэ гэж бодогдохоор боож ирж байгаа. Харин эцэг эхчүүд та асран хамгаалж ах эгчнэр эмээ өвөө та яг энэ бүгдийг Бурханд итгэлээр хэрхэн даван туулж байгаа амьдралаараа харуул. Тэдэнд ирээдүйдээ итгэх итгэл төрөх бол. Гурван зүйлийг бүгдийг бацаад хэлье. Магадгүй олон зүйл ярьсан учраас та ерөнхийд нь л тийм ээ амар тайван бол Бурханд байгаа гэж бодож байгаа баг. Бүр тодотоход гурван зүйлээр дуусах түмэндэрлээ. Нэгдүгээр нөхцөл байдал өөрчлөгдөхгүй байж болно. Улс орн сайхан гүүр тавиад гэдгсэн чинь гүүрээ тавихгүй. Сайхан метротой болоод гэсэн чинь метро байхгүй. Ард түлэгдийнхаа эрүүл аюулгүй амьдралын төлөө гэж лоозонгууд явсан ч тэр хүмүүс тэр ажлыг авсны дараач тэр зүйл нь болохгүй. Хүүхдүүд гэмтсэн, гэрцсэн хിവэр, хүүхдүүдийн амны хөндийн өвчлөл үнэхээр Монголд үнэхээр асар их газар авчихсан. Дунд иргэм насны хүмүүс нь дийд хөдөлмөрлөж ажил хийж байх ёстой тэр хүмүүс нь яр шарах идэ бэрэнд баригдсан зарим нь хөдөлмөрийн тэр чадваргүй болчихсон тийм хүмүүс бидний дунд байж. Ийм байж болно. Байж болно. Харин Бурхан бидний эзэн хിവэрэ мөнхөд гэдгийг та бүү мартаарай. Тэгээд тэдгээр зовлон дундуур алах. Тэдгээр ачаа үүсч байгаа хүмүүсийн дундуур алах. Амен. Хоёрдугаарт нь бид маргаашийг мэдэхгүй. Төлөвлөсөн юм байна. Гэхдээ төгс мэдэхгүй. Харин эхлээс төгсгөл хүртэл бүгдийг мэдгэж Бурхан маргааш санаа тавих болно гэдгийг та итгэхэд. Өөрийнхөө хязгаарлагдмал хүчээр бүх тэмц. Тэглээгээ таныг сурч хөлмөлөө болоод ажил хийхгүй болоо залхуураа зөвхөн Бурханд итгэж суу гэж хэлээгүй шүү. Та ялгаж салгаж ойлгоорой. Гуравдугаарт нь бид бүх хариултанд хариулж чадахгүй гэж байна. Бүх хариулт биднээс байхгүй гэж байна. Би энэнд ч хариулж мэдэхгүй байна. Тэрэнд ч хариулж мэдэхгүй байна. Өнөөдөр энэ байгаа миний амьдралд байгаа энэ тулгараад байгаа зүйлийг ч би ямар болохыг би хариулж мэдэхгүй байна гэж та суужиж болно. Та тэгээ амьдрчиж болно. Харин Бурханд бүх хариулт байна. Халелуя. Бурханд юунд ч бүр санаа зов гэж хэлсэн Бурханд. Юунд ч бүр гэж санаа зов гэж хэлсэн Бурханд бүх эрх мэдэл байна. Тэр хэмжээшгүй эрх мэдэлтэй нэг. Тэр нэгэн би маргааш чинь санаа тавина гэж хэлсэн. Харин гагцгүй над руу ир гэж хэлсэн. Хамт энэ багт унараа. Тэгвэл бүгдээрээ хамтдаа нэгэн дуугаар амен гээд энэ хүн ном сургаалыг эзний үгийг өндөрлөе, эзний үгийн цагийг өндөрлөе. Амен.